Хей. За юу яцхан манайхан. За өнөөдөр би та нартай Японы Такарагужигийн талаар ярьж өгнө. Энэ одоо монголоор юу вэ гэхээр суглаа. Одоо Азийн суглаа гэх юм уу те. Тэгээ Японд болохоор лото 6, лото 7, тэгээд жампо Такарагужи гэх мэт ийм суглаанууд байдаг. За эдгээр суглаанууд нь болохоор 7 хоног тутам, сар тутам, тэгээд жил тутам гэх мэт янз бүр байдаг. Дотор нь ингээд ороод харахаар тэгээд энэ Такарагужигийн аль бие усны сайт байдаг, аппликейшн байдаг. Тэгээд дотор нь ороо харахаар ингээд хугацаа болон одоо мөнгөн дүнгийн хэмжээнүүдийг тавьчихсан байдаг. За тэгээд 2005 онд болохоор энэ Рокуро Кужи Рокуро гэдэг хүн байгаа байхгүй юу? Энэ хүн болохоор 2005 онд болохоор лото 6-аас одоо 30 оку Нисэн Санжу Хачимаины ийм суглаанд хожсон байна. За тэгэд энэ болохоор монгол мөнгөөр нь штий. За 7.1-ээс 7.2 тэрбум орчим төгрөг байхгүй юу? Тэгэд нэг л өдөр ингэ байж байгаад энэ хүн тэрбумтан болчихсон. За тэгээд энэ хүмүүнийг ингээд ийм их мөнгө хожчоод тэр мөнгөө яаж ашиглаж яаж ингээд зохион байгуулалт хийж зарцуулж байгааг нь сурвалжлахаар ингээд Abemo TV-ийнх ингээд очиж сурвалжилсан байна. Тэгээд тэр нэвтрүүлгээс ингээд та нартай сонирхолтой хэсгийг нь түүж хүргэе. За тийм нэвтрүүлгийн багийнхаа ингээ гэрт нь очоо гэрт нь ороо тэгээд Кужи-сан та ингээд их хэмжээний мөнгө хожоод тухайн үедээ сэтгэл ямар байсан бэ гэдгсэн чинь өмнө хизээч ингээ харж байгаагүй хэмжээний мөнгө хараад ингээд жоохон сандарсан тэгээд нүдэндээ итгэж өгөхгүй байсан гэдэг чинь тэгээд тэр үедээ хүмүүст ингээ ерөн та хэлсэн үү гэдгсэн чинь ерөөсө ганц ч хүнд хэлээгүй гинэ эргэн тойрныхоо хүмүүст ерөөсө мэдэгдээгүй тэгээд тэр их мөнгийг ингээд хоцсон чинь эргэн тойрныхоо хүмүүс нь харин эсрэгээр хулгайч шиг харагдаад хулгайч шиг одоо санагдаад исэн гинэ тийм болохоор ерөөсө хүмүүст хэлээгүй гэдэг чинь. За тэгээд мөнгөө юунд ашигласан талаар нь юунд зарцуулсан талаар нь сонирхё гэдгсэн чинь за ер нь бол хамгийн их мөнгөө зарцуулсан нь одоо эмэгтэй хүмүүст л их мөнгөө зарцуулсан да гэдэг. Тэгээд энэ их мөнгө одоо хожихоос өмнө сардаа нэг удаа ингээд Кабакура явдаг гэсэн гинэ. Кабажо гэдэг одоо японоор нь бид нар бол ярьж сурсан. Тэгээд энэ болохоор ямар утгатай вэ гэхээр одоо шөнийн цэнгийн газар ахгүй юу? Тэгээд тийшээгээ одоо 7 сардаа нэг удаа ингээд явдаг гэсэн үн чинь 7 хоногт одоо 4 удаа явдаг болсон гинэ. За тэгээд энэ нэг Японы шөнийн цэнгийн газартаа болохоор тэр газар нь ямар үйлчлэгийг үзүүлдэг вэ гэхээр одоо ийм гой ийм Япон охтуудтэй ингээ хамт суугаад арх уун тэгээд архийг нь асгаж өгнө, архийг нь хунгалж өгнө, уур амьсгалыг нь хөгжөөн тэ одоо үйлчлүүлэхтэй хамт сууж ярилцсан, асуудлыг нь сонсно гэх мэт одоо иймэрхүү үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээд ийшээгээ одоо хамгийн их мөнгө зарцуулсан гэдэг одоо мөнгөн дүнгийн хэлж чинь. Тэгэд нэг шөнийн дотор хамгийн ихтэй Нисэман орчим ингээд зарцуулж исэн гэдэг чинь. Нисэман ч одоо монгол мөнгөөр хийд юм бэ. За би энэ доор нь ингээд монгол мөнгөөр тооцоод бичээ гаргачихъя. За тэгээд одоо хүүхнүүдээс гадна хувьцаанд одоо хөрөнгө оруулаад бас Нисэмаийн орчим ингээд хөрөнгө оруулалт хийгээд алдагдалд орсон ингээд өөрөө одоо маш их харамсаж байна. Зүгээр л ингээд урсаад алга болцоо гэд ингээд харамсаа сууж байна. Тэгэл нэг мэдсэн чинь одоо нөгөө хожсон мөнгө нилээ ингээд багасаад ирсэн байсан гинэ. Ерөөсөө л ингээд ууж идэл яваал те. Яг уу энэ одоо Кужи-сан болохоор мөнгө хожихоос өмнө зүгээр юм компани ажилтан байсан байгаа байхгүй юу. Тэгээ сардаа одоо 27 мянган йений цалинтай ийм ажилтан компани ажилтан байсан. Тэгээ мөнгө хожингуудаа одоо ингээд ажил мэжлээ болоод ерөнхийдөө ингээл ер нь зугаацаал явчихсан гэсэн үг байхгүй. Тэгээ мөнгө нь ингээд дуусаад ирсэн чинь мань хүн одоо нөгөө шөнийн те цэнгэний газар явхаа болоод одоо Номия айгүй их явсан гинэ. Тэгээ Номияг нь болохоор одоо бид нар чинь энд бол Изакая гэж ярьдэн штэ. Изакая явъя ууцгаа гэж юм уу те. Тийшээ ингээд айгүй их яваад тэгээ тэнд ийм тай ийм эмэгтэйтэй танилцсан гинэ. Тэгээд тэр эмэгтэйдээ бүр ингээд татагдаад сэтгэл алдраа сүулдэ ингээд нөгөө эмэгтэйтэйгээ үерхэж эхэлсэн. За тэгээд та эмэгтэйтэйгээ үерхэд яг 5 сар орчим болж исэн чинь нөгөө та эмэгтэй маань Тайван руугаа ингээд буцахаар болцсон гинэ. Тэгээд Тайван руугаа явцсныхаа нараас нөгөө Кужи-сан маань бүр ингээд санаад тий уулмаар санагдаад хамт баймаар санагдаад за ерөөсөө л гэрлэе гэж шийдээд араас нь гэрлэхээр
Тайлуу явсан байх нэ. За тэгээд Тайд очоод мэдээж одоо хадам аав ээж тэгээ танилцаад тэг ингээ хоол идэ бэжсэн чинь манай охины аав тий. За чи манай охинтой ингээ гэрлэж байгаа мó. Гэхдээ ингээд манай охиноос одоо хизээж саллах чинь мэддэхгүй учраас ерөөсөө ингээд сэтгэл хангалуун одоо биш байна. Би ингээд охиноо ингээд сэтгэл хангалуун чамд өгч чадахгүй нэ. Тэгээ одоо өөрийнхөө тэр үнэн сэтгэлийг одоо батлаа гэдгсэн гинэ. Тэгсэн чинь манай хүн одоо тэг хүжсэн. За ойлголоо аваа би ингээд танад одоо гэр барьж өгё, байшин барьж өгё гэд нөгөө одоо хадам аав ээжтэй байшин барьж өгсөн баах нэ. Тэгээд нөгөө нэвтрүүлгийн хүмүүс бүр гайхаад хүүе тийм үү та чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Тэгээд одоо байшингийн хідээр барьж өгсөн бэ гэд мань үнээс асуусан чинь гүжисэн хариулж जन за ерөнхийдөө ингээд санзэнго хякуман yen гурай ингээд зарцуулсан гэдэг чинь. Тэгээд 3500 ман yen гэхээр одоо би бас одоо тооцоод энэ доор нь ингээд Монгол төгрөгөөр оруулчих. За тэгээд гэр барьж өгсөн гэд яриа дууссан. Тэгсэн чинь күжисэн ингээд даанч ингээд нэг харамсалтай юм маань нөгөө тай эмхтэй маань те ингээд өөр тай залуутай ингээд аль лүжээ ингээд гэрэлчихсэн байсан гэд тэгжээ. Тэгээд ерөнхийдөө би ингээд тэр эмхтэйд бол ингээд ерөнхийдөө хойлохтуулчихсан гэдэг нэвтрүүлгийн хүмүүс бүр гайхаад ямар харамсалтай юм бэ гэд хоорондоо яриад инээж байна. За тэгээд энэ нэвтрүүлэг маань болохоор одоо 2025 онд хийгдсэн ийм нэвтрүүлэг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө энэ хүмүүс маань 2005 онд одоо мөнгө хочсон гэхээр яг 25 онд ингээд 10 жил басан байгааз одоо 1 жил юм шүү дээ. Тэгээд яг 10 жилийн дотор одоо нөгөө 7 тэрбум мөнгө маань ингээд ер нь 0 болсон, тий 0 болсон гэд ингээд ярьж байна. За тэгээ күжисэн маань одоо мөнгөө одоо бүр ингээд хэрэглээ дууссан ч гэсэн одоо ажлаа бол бүр мөсөө орхиогүй. Тэгээ ингээд жирийн компанид одоо үнсэн ажилнараа үргэлжлүүлж ингээд ажиллаж байгаа. Тэгээд саяхан одоо тэтгэвртэй гарсан юм байна л да. Тэгээд тэтгэвртэй гараад одоо сая нөгөө 25 онд орсон нэвтрүүлгээр ярихтаа за үнэндээ би ингээд ахаад ингээд одоо өөрөөсөө 14 насаар дүү ийм тай найз охинтой болсоо гэдгсэн чинь нөгөө нэвтрүүлгийн багийнхан бүр ингээд амар инээгээд тийм үү юу үний юм уу энэ удаад одоо зүгээр үү дахиад ингээд хөлтүүлчих юм биш үсттэй гэд айгүй их санаа зовоод ингээд асууж ин гэсэн чи энэ удаад одоо зүгээрээ дараа жилдээ энэ 26 онд ингээд гэрлэхээр төлөвлөж байгаа гэд ингээд ярьж исэн. За тэгээ энэ нэвтрүүлэг маань одоо Күжисэн яаж энэ суглаан тооцсон талаар яриад те хүмүүст ингээд зөвлөгөө өгөөд ингээд суглааны талаар яриад ингээд дуусч байгаамаа. Тэгээд Күжисэн болохоор одоогоор нөгөө шинэ тай найз охинтойгоо те одоо гэрэлтэн байх одоо ч 2026 он. Тэгээд ер нь бол тайд ингээд үргэлжлүүлээд амьдрах сонирхолтой одоо тэнд ресторан те омисе ингээд хийхээр ресторан те зогийн газар барихаар ингээд төлөвлөж байгаа гэд ярьжсэн. Тэгээд хэрвээ те та эд те манайхаа ингээд ийм их хэмжээний мөнгө хожоод нэг л өдөр та нар тэрбумтан болвол те юу хийх байсан бэ? Мөнгөө яаж зарцуулах байсан бэ? Та эд бас энэ доор комментээр үлдээгээрээ тэгээ надад бас айгүй сонирхолтой санагдчихээн. Тэгээд би бас жоохон бодож үзмээр санагдсан. Хэрвээ би одоо нэг өдөр ингээд тэр бомдон болвол тэ яг юу хийх вэ? Яаж мөнгөө хаалгыг зарцуулах вэ гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд Күжисэн шиг сайхан хийх юмаа те хийж үзмээр байгаа юмаа хийгээд ингээд сайхан хөгжилдөх ёстой юу? Тэ эсвэл ингээд ухаалгаар зарцуулах ёстой юу? Энэ талаар жоохон ярилцмаар санагдсан. Тэгээ таад гоё комментоор бас ингээ бичиж үлдээвэл би бас баярлна шүү. Тэгээ дараа бас нэг сонирхолтой нэвтрүүлгийн талаар ярьж өгөх болно. Тэгээд хамт байгаарэ. Баярлалаа. Баяртай.